Сайн байцгаана уу? За яваа. Чимнээ. За өнөөдрийн энэ 7 хоногийн маань сэдв одоо энэ цагаан сар өгч байгаатай холбогдуулаад цагаан сарын одоо бэлтгэлийн мөнгөнд Солонгост байгаа монголчууд маань хэрхэн хэдийг явуулдаг вэ талаар ярилцъя гэж шийдсэн те. Тий. Одоо Солонгост байгаа бүхэл хүмүүс маань баяр болж байна. Ээж аав ах дүү одоо Монгол байгаа гэрийнхэн руугаа тодорхой хэмжээгээр мөнгө явуулдаг тий бид нар мөнгө бэлэг сэлтгэл явуулдаг. Яг энэ талаар ерөн ямар үзэл бодолтой байдаг юм бэ? Үзэл бодлоо хуваалцъя гэж. Тий. Нөгөө нэг энэ талаар яг ярих гээд шийдсэн шалтгаан нь Солонгос дахь монголчуудын нэг групп дээр одоо нэг хүн тэгж асуусан байсан байхгүй. За одоо цагаан сар болох гэж байна. Ер нь хэр хавцааг явуулдаг вэ? Та нар маань гэд туршлага судлаа гэд бичсэн. Тэгээ би яс тэрийг сонирхоо комментуудыг чи бас сонирхоод уншсан гэсэн тий. Би яс уншсан. Тэгээ уншсан чинь би бол ер нь бол жоохон гайхсан. Яагаад тэгэхээр ер нь ихэнх нь дорож 500-аас сая 2 сая тий. Тэгээд зарим нь бол зөвхөн баяр гэлтгүй бараг заримдаа тогтмол сар болгон явуулдаг. Зарим нь болохоор бараг бүх баяраар явуулдаг гэж байгаа байхгүй юу? Харсан чинь цагаан сар, Мартин 8, цэргийн баяр гэдэг цэгтэй тий. Тэгээд бодохоор жоохон гайхширмар санагдсан. Таны хувьд ерөн та яг яаж явуулдаг вэ? Би болохоор ер нь яг тогтсон бол байхгүй. Яг тэр үедээ миний нөхцөл байдал хэр байна те. Тэгээ яг хоо ер нь бол 2 сард цагаан сар болдог гэдгийг мэдж байгаа. Гэтээс тийм лаг төлөвлөгөөтэй биш болохоор тэгэл ер нь нэг сараараа хэрэглээгээ. Одоо 12 сард айгүй их төлбөр гарсан юм. Айгүй их зардалтай сар гэдэм байх гэж анзаарсан байхгүй юу. Ялангуяа манай гэрээ нөгөө нэг сард нэгэнд манай хүүгийн төрсөн өдөр. Тэгээ 12 сарын 31-нд шинэ жил. Тэгээд энэ чинь болохоор 25-нд за бүгдээ нөгөө нэг улаан нар тэмдэглэсэн амралтын өдөр. Тэгээд ганц яалчгүй гадуур гарна хоол идэн хүүхдтэй хүмүүс ялангуяа тий. Тэгээд 24 нь Christmas Eve. Ингээд бас нэг юм сонио. Ингээд давхар ойрхон ингээд юм баярын ингэж таардаг өдрүүд. Тийм. Тэгээд 12 сар айгуу чанга байдаг юм байна. Тэгээ 1 сард ингээд амс хийжсэн аа 2 сард дахиад ингээд цагаан сарын зарим үед чинь 1 сард бас цагаан сар. 1 сарын сүүлээр юм уу тий? Болчтой. Нэлийн чанга санагдаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тийм их хэмжээний мөнгийг монголчууд маань явуулдаг гэж сонсоод би бол ерөнхийдөө шоконд орсон. Шалтгаан нь болохоор яг тэр группээс миний ингээд анзаараад ингээд жоохон сэтгэл өвддөг постууд болохоор дандаа цагийн ажил байна уу, олдохгүй байна гэсэн тийм зарууд айгүй харагддаг. Бас их сургуулийнхаа төлбөрийг ингээд тулгацлаа. Хүүхдээ чамаагүй зээл байна уу, ямар нэгэн байдлаар зээл байна уу гэсэн постуудыг би бас айгүй их уншдаг. Тэгээд заримдаа бас ингээд за аргаа барсан уцаа зарыг, компьютерээр зарыг гэсэн постууд уншдаг байхгүй. Тэгээ оюутнууд маань ингэж байгаа юм байна. Мөнгө төгрөг зохицуулахад хэцүү байгаа юм байна. Ажил нь яг санснаар бас олдохгүй байна. Тэгээд энэ чинь хаасаагүй бас ингээд юм өртөг ингээд амар өссөн тийм амьдрал өртөг амар өссөн. Тэгээд хаана айгүй хэцүү байгаа юм байна да гэд бодож идэл баяраар манайхан ийм их мөнгө явуулдаг гэдэг нь надад үнэхээр шокны санагдсан. Би болохоор тэгж 500-аас за би цагаан сараар бол явуулдаг. Яг л манай өдөр чинь бас өндөр нас надаа ингээд орж байгаа болохоор ерөнхийдөө цагаан сараар 500-аас сая ч юм уу боломжоор явуулна. Тэгэл араашхан бүх баяруудыг бол би тэгж чаддаг байхгүй. Жишээ нь эмэгтэйчүүдийн баяр, дээл төрсөн өдрүүд чинь араас нь явна. Ер нь бүгдийг нь хэрвээ тэмдэглэх юм бол сард нэг баяр заавал бол байгаа штэ тийм яг үнэ. Багш нарын баяр, ах нарын баяр, одоо юу гэдэг цэргийн баяр наадам гэл. Тэгээд шинэ жил тэгэл явуулгамаа сар алгамд ямар нэгэн шалтгаан гарч ирнэ шүү дээ. Яг тэр би яагаад энэ л дээр ингэж жоохон шүмжил хараад байна гэхээр би одоо хэдэн жилийн өмнө бас ингэж анх Солонгост ирчихсэн. Одоо гэрийнхнийгаа бодоод гадаадд байгаа юм чинь ингээд яг юу гэдэг гэсэн аахгүй. Боломжоор ингэж явуулахыг хичээдэг байсан. Тэгээ явуулж чадахгүй
удах юм бол нэг тийм гими мэдрэмжтэй гэдэгсэн. Тэгээд энэ ийм нэг сэтгэлийн шаналгаа ер нь бол бүгдэнд нь баг байгаа хаа. Би явуулаагүй удаад уцаарах юм бол нэг дурай мэдсэн юм шиг дуурч чадахгүй ч юм уу нэг дуу муутай хичээлээ хийгээгүй хөхт ингээд нэг цаагаар суудаг шиг. Тийм мэдрэмжтэй байдаг байхгүй. Тэгээд гэхдээ ингээд бүх баярыг алгасахгүй болохоор надад яг өөрийн гэсэн ямар ч хуримтлал байтугай угаасаа цуглахгүй. Тэгээ дээрэс нь өөрөө хүссэн ямар нэг юмдаа сурах ч юм уу ишээ тийшээ ингээд нэг зугаалах ч юм уу нэг аялах ч юм уу ямар ч тийм мөнгөний одоо эзэн засгийн боломж амар ингээд хомсолчдаг. Жохон мөнгө хадгалаад тэгэл нэг баяр. За энийг ингээл барьчих да гэж хэлэх ингээл нэг баяр. Яг Монголд бол яг тэгж амьдэрдэг байсан шүү дээ. Тийм. Баяраас баярын хооронд л ерөн бол. Тийм. Тэгээд энээр болохоор жоохон. Гэхдээ яг ингээд Монгол Солонгосын ялгаа бас байгаад байна шүү дээ. Нийгэм одоо юу гэдэг нь соёл мөл янз бүрийн одоо ялгаа байна. Тэгээд миний ингээд ойлгоцоор Монгол хүмүүс яг хатуул сонсогдох байх гэхдээ ингээд өдөр тутмын амьдрал нь угаасаа амар хэцүү. Тийм болохоор ингээд баяраар ингээд нэг усны доор ингээд зов жагаад нэг баяраар нэг ингээд амьсгал авцсан. Нэг өөрсдийгөө нэг гарч ирж байгаа юм шиг нэг юм тайвшруулах мэдрэмж. Яг тийм мэдрэмж санагдаад байгаа байхгүй. Ингийн үедээ ч гэсэндээ хүн ингээд хүснээр амьсгалаа авдаг тийм ямар нэгэн байдлаар стрессээ ингээд зөв тайлаад ингээд амьдралаа ингээд аваа явах боломж ер нь гадаадаас хомс тийм учраас бүгд гадаад руу ингээд явах гэж байгаа шүү дээ. Яг тийм болохоор ингээд баярыг амар хүлээдэг. Тэгээ баяраар ингээд бүгдээ мөнгө төгрөг өнөө маргааш харах нүдээ баг тасаанал тесэрч ингэж тэмдэглэдэг. Өргөнөөр маш амар өргөнөөр тэмдэглэдэг шүү дээ монголчууд. Нэг бодлон ихтэй гоё л доо. Одоо хэдүүлээ чинь гоё наастар штэ. Тийм байхаар чинь ингээл нэг хэвээ ингээл амьдраад байна шүү дээ. Монголд бол зүгээр ингээл суулгаатай зүрхний бичлэг шиг л. Тийм тэгэл гоё шинэ жилээ болохоор ингээл гоё баланстай. Тийм гоё нүр бодолт, мейкап одоо үс засал хумс хороо гэл. Тэгээд тэрийг нь ботхоор бол гоё нь бол гоё. Тэгж баяр тэмдэглэх гоё. Гадаадд амьдрах юм гоё нь болохоор өдөр болгон гэхдээ бас тэгж зовдөггүй. Тэгэхээр ингээд гэж нэг уснаас гарч байгаа юм шиг тэгж мэдрэмж авахгүй. Нэг тэгж бас санагдахгүй юм шиг байгаа тий. Тэгээд би болохоор анх тэгжсэн байхгүй. Нэг юм авмаар санагдах юм бол нэг баяр хүлээгээд гэсэн. За баяраар төрс өдрөөрөө уцаа ингээд солинч гэдэг юм уу тий. Өссөн юм төрс өдрөөрөө эсвэл нэг шинэ жилээр энэ Валентинаар төхрөөс авч гэдэг юм хүлээгээд ер нь яг хөгжилтэй орнуудад бол ерөөсө тэгдэггүй юм байна гэдгийг анзаарсан юм. Гэх юм уу? Тийм тэр бол амар байлаа. Баяр болоог байхад одоо хүссэн юм авах нэг илүү нэг тийм нэг давруу сэтгэлгээр сэтгэх гээд байгаа юм шиг өөрийгөө нэг доошин дараа тийм. Яг үнэ. Би одоо ямар шалтгаггүйгээр юм авах гээд тийш. Тэгээд тийм. Тэгэхээр хамгийн гол нь энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яагаад одоо хоёлаа мэдчихэж байгаа шүү дээ монголчууд ч ер нь гадныхан энцээ ирээд ямар ажил хийдэг вэ? Ямар цалин хөлс авдаг вэ? Ер нь л хамгийн доод хэмжээнд 2 сая. Тэгээд дээшээгээ үнэхээр сайн олдог компаниуд бол 4 сая. Тэгээ ботхоор ер нь 2 сая воныг үйлдвэрийн ч юм уу ер нь нэлээд хэцүү ажлыг хийгээд олж байгаа. Тэгээ тэр чинь байрны мөнгө, хүнсний мөнгө. Тэгээ гэр бүлтэйгээ амьдардаг бол дагаад бүх зардлууд нэмэгдэн. Яг үнэ. Гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байсан ч гэсэндээ Монгол руу ямар нэгэн байдлаар одоо орон байрны зээл байна уу, хүүхдүүдийн хэрэглээ гэл мэл явуулсан шүү дээ мэдээж. Тэгээд ботхоор дахиад тэрэн дээрээс 500-аас 1 саяыг яг ээж авдаа хэрвээ өгдөг. Зөвхөн баяраар хүсэн ч гэсэндээ ер нь бол надад өгдөг. Жохон чанга тийм. Бүр тэр тусмаа одоо зарим нь бол сар болго өгдөг гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр бол миний бүр нүд ороод ирэн баг хүмүүс яаж амьдрах баг ядуу амьдрах байна ч худлаа юм шиг гэмээр ч юм шиг тийм. Монголд гэтэл нийгмийн одоо орлогын байдал ямар байгаа вэ гэдэг чинь ер нь бол энэс доошоо байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хэрэглээ амар өндөр байдаг. Баярыг тэгж тэнэрч чаддаг гэдэг чинь ер нь
хааны мөнгө тэгж урсаад байгаа юм бол гэдгийг баг ингээд надад нүдэнд харж байгаа санагцсан байхгүй юу? Энэ хүмүүс ажил хийгээд юм уу тий цагийн ажил хийгээд одоо нэрээ сургалтынхаа төлбөрийн хажуугаар ингэж илүүчлэлсний тэр их хөлс хөдөлмөр одоо бараг л нулимсний өгч явж байгаа штэ тэнцээж. Тэр нь одоо тэнцээ ингээд амар гой баярын палаж болоод юм уу юу болоод явж байгаа юм шиг. Гэхдээ яг бүгдийг хийлээгүй тий. Монголд ягаад гэхээр яг тэр юм хэмжээний баярлаж чадах орлоготой хүмүүс хэрэглээ гэж бодохоор чинь яг тийш чадхаа тэгж бүгдээ хийхэд хэцүү байхгүй. Ингээд өөрийнхөө цалин гараа. Тэгээ бодохоор юу юм бас амар олон юм нөлөөлж байна л та тэгэл. Тий. Одоо Монголд байгаа нүдэж буруудах зарахгүй байхгүй, Солонгост байгаа хүмүүсийг нь буруудах арга байхгүй. Гэхдээ нэг үнэн болвол энцээ одоо ямар нэгэн байдлаар ажил төрөл хийгээд мөнгө олж байгаа хүн нэг би хэрвээ миний дүү байгаад надаас асуух юм бол би чи одоо ингээд яг биеийнхээ хүчийг ашиглаж ажил хийж байгаа энэ нас чинь тийм урт биш ээ. Яг хязгаартай. Яг энэ насаа чи мэдээж хэрэг боломжндоо харуулад ингээд ажил хийгээд мөнгө олж байгаа ч гэсэн ер нь бол орлогынхоо ядаж 50-60%-ийг яг өөртөө зориулаа. Тэгээд юундаа зориулах юм бэ гэхээр хилээ сурахтаа зориул. Би одоо биенийхээ хөгжилд зориул. Тэ сэтгэлийнхаа эрүүл мэндэд зориул. Тийм. Тэрнээс биш ээж аав чинь одоо чамайг Солонгос явуулснаа мөнгө л явуулаарай гэж болох хүсэхгүй л ах. Одоо ээж аавын ач гэдэг чинь яг юу юм? Манай монголчууд ингээл ээж аавын ач гэх амар юм ерөнхий мөртлөө сонсоход амар гоё уянгай юм ярьдаг штэ. Бүгдээрээ ер нь гэж ярьдаг. Гоё юу гэвэл гоё, эерэг үү эерэг, хүн чанартай, сайн уу гэвэл сайн байхгүй. Гэхдээ одоо ээж аав хүн хүүхдээсээ юу гэстэй? Гадаад очоод л нэрээ ингээл үхтлээ ажиллаад над руу л мөнгө явуулаад байгаасаа гэж хүсдэг ээж аав хэд байх вэ? Тийм өөрийгөө болгонгутаа ингээл над руу л илүүчлээд идэг байгаасаа гэж хүсэхгүй гэхээр юм бол хэцүү байхгүй юу? Ээж аав хүн болвол яг тийж хүсдэг хүмүүс байгаа. Гэхдээ зүй нь болвол яах ёстой вэ гэхээр ээж аав болвол хүүхэд нь эрүүл саруул тэгээд ингээ өөрөөс нь тусдаа мөртлөө ингээд өөрийгөө бие даагаад нийгэмд ингээд бие зүг авч яваад ингээд пан залгаал одоо энэ ч болохгүй байна. Тэр ч намайг тэгсэн, тэр ч намайг ингэсэн, энэ ажил нь хэцүү, тэр нь тэгсэн ингээд санааг нь зовоогоод байхгүй. Тэ? Тэгээд өөрөө ингээд ажиллаа хийгээд мөнгө олоод хэцүүгээ өөрөө ингээд даван туулаад явхан бол энэ бол үнэхээр том ачиг харуулж гэж би бол бодно. Намайг ингээд бүтэн нойртой хонуулаад тий эрүүл сарвал ажиллаа хийж байгаа. Өө ээжээ би сургуультай сурж байгаа, хажуугаар ажиллаа хийж байгаа ингээд болж байгаа. Окей тэгэл болно шүү дээ. Түүнээс ш тэр мөнгө олов аваа эдэр гэл. Би бол тэгсэн мөртлөө би болохоор бас яг надад нэг тийм гилти мэдрэмж байдаг байхгүй юу. Өөрөө ингээд бас нэг явуулж чадахгүй бол нэг тийм яа хүүхдэн юм шиг те. Би одоо гадаадд ичээж аль битээ мөнгө чи явуулчих чадахгүй ингээд тийм мэдрэмж бол байдаг. Тэгэхээр бус хүмүүст бас байгаа гэж байлаа хитэр болно их буруу бол биш. Гэхдээ ер нь бол ээж аав хүн бол тийм байдий шүү. Чамаас ингээд мөнгө хараад байна гэж бол бараг байхгүй. Дайсан тэр бол чи угаасаа тэр хандлан өгч угаасаа чадахгүй. Хэрвээ тэр шунлыг хандлан өгнө гэх юм бол тэрийг угаасаа чадахгүй. Тэгснээр бол өөрийнхөө хөгжилд зориулаад явсан дээр. Тэгээд юу ч хөхгүй мөртлөө чи ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд жил ирэх тусам ингээд өндөрсөөд тэ байр байдалч ингээд өндөрсөд явхад ээж аав чинь баярлна гэхээс уурлахгүй зүтэй. Надад өгөөгүй л дээ гэтээ чи сайн авч ин сайн байна л гэнэстэй. Ядаж өөрийнхөө савыг дүүргчээд бусд руу өгөх хэрэгтэй байгаа байхгүй тий. Яг үнэ. Яг тэгэхээр угаасаа чи өөрийнхөө дүүргэхгүй нэг жоох юм болоод атгасныгаа бүгдийг нэшин цацаадах юм бол яг тэрийг авсан хүн тэрийг яг үнцэнтэй хэрэглэх үү эсвэл за угаасаа дараа сард зэрэндээ гэж хэрэглэх үг чинь өөр шүү дээ. Чи тэр мөнгөө өөрөө хэрэглэх юм бол үнэхээр хэрэглэх нөхгүй юу? Яг хэрэгтэй. Өөрийнхөө зовж алсан мөнгөө. Тий. Айгу ингэж ариулан хямгадаж ингээд тэнзүүрлэж энийг авах уу, тийг авах уу? За энэ сартаа энэ зүгээр юм байна гэд тэ. Одоо энэ сургалтыг авъя, тэрийг нь авъя. Тэгж явна гэж бол би бол бодож байна. Гэтэ угаасаа яг энэ замаар би явсан байхгүй юу? Би яг нэг хичээсээс асууж лээсэн. Би ингээд олсон бүх мөнгөө
яг нэг хүн болохгүй гол байгаа. Гэтэ би энийг ингээл сар болгоо ингээл за тэрнийхэн төрс өдөр эннийхэн ийм баяр юмчин гээд өгөөд байх уу эсвэл би ингээд сэр царайлаад байхгүй чадахгүй хэлээд өөрийнхөө сурмаар байгаа юмыг сураад хиймээр байгаа маа хийгээд ингээд тэр тал дээр ингээд би өсөлт гаргаад ингээд явах уу явсан дээр үгээд асуухад болвол яг хүний ээж хүн охин нь хэрвээ тийж асуух юм бол хэцүү ч гэсэндээ ингээд надад мөнгө хэрэгтэй байсан ч гэсэндээ одоо ээжэдтэй мөнгө хэрэгтэйс гэсэндээ за чи хиймээр байгаа маа хийл гэж хэлнэ. Үнээр тэгж хэлнэ. Тийм. Би ч гэсэн тэрэн дээр санал нэг байна. Тийм болохоор хүн болгоныг бол угаасаа байгаа түвшин нь миний өнөөдрийн орлого өөр сургалтын төлбөртэй юм уу төлбөргүй ингээд дан ажил хийдэг хүн юм уу те хүн болгоны өөр дээрэс нь яг хүүхдээ хэрвээ Монголд орчихсон хүн хардаг бол явуулах мөнгө мэдээж өөр оюутан хүүхэд ээж аав нь одоо гэр бүл саруулч юм уу те ажил төрөлтөө эсвэл ажил төрөлгүй байсан ч тэтгэвэр нь ингээд тогтмол байдаг өөрчлөлт нь хангалттай те бас өөр хөнгө чинь тэрнээс ингээл тэр хүн 500 явуулдаг гэж би бас явуулна гэх юм бол ундаа тий. Хэрвээ хүүхдээ харуулдаг бол чинь мэдээж зэрэг хүүхдийн зардлаас ахуулаад харж өгч байгаа хүнийг бас нэг гарын цайлгана гэдэг чинь бол 100% юм байна. Ээж аав нь хэрвээ ингээд эмнэлгийн ч юм уу янз бүрийн одоо ингээд нэг юм яг одоо өртөг айгүй өндөр шаардлагатай байгаа тийм их зардалтай байгаа үед бас мөнгө бас хэдийг явуулах чинь бас тэгэхээр бас нэг богино хугацаанд ч юм уу нэг бас нэг нөхцөл байна шүү дээ. Тэрээс зөвхөн эвэрүүл сав сарвал ээж автай ах トゥ утай хүн сар болгон ч юм уу эсвэл баяр болгоноор ингээд өөрийгөө заримдаа хаяад тий ингэж явуулна гэдэг бол энэ ард нэг сэтгэл зүйн асуудал байгаа. Энэ ямар сэтгэл зүйн асуудал вэ гэвэл түрүүний хэлсэн би сайн хүүхэд, би сайн хүн, би арчаатай. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл байна тий. Би өөрийгөө ингээд гадаадад сайн авч явдаг. Одоо та нар намайг хараарай гэж байгаа мэдрэмж ахгүй. Өөрийнхөө эгог тийжээгээд ш нэг тал та. Би сайн би болж байгаа би чадна та нар намайг харж байна. Тэгээ яа энэ мэдрэмжийг заавал ингэж хүнд юм өгч ингэж баталж батламж авах гэдэг. Тэг чинь энэний цаан дахиад юу байгаа юм гэхээр дотроо өөрийгөө би сайн би хангалттай гэж мэдэрдэггүй л юм баггүй. Тэрийгээ эсэргээрээ батлахын тулд ингээд хүнд юу ч өгөхгүйгээр за юу ч өгөхгүй биш. За гэхдээ бүр ингээд хэдүүлээ бодъё л та бүр юу ч өгөхгүй гэж бодъё заяа. Ээж авдаг ингээд юу ч өгөхгүй. Гэр чи өөрийгөө сайн хүн гэж ингээд мэдрээд амьдрч чадах уу? Яг ингээд л одоо чиний харьцах хүн одоо бараг чамаас өөр хүн байхгүй ч юм. За яг эсвэл одоо Солонгост хамт сурдаг ажилладаг ганц хоёр хүн найзтай. Тэгэл Монгол руу чи найз руугаач мөнгө зээлэхгүй ээж авраагаа нэг их мөнгө явуулахгүй яг амжиргааны мөнгөний ч юм явуулдаг. Тэгэл нөгөөх нь амжиргаанд нь яг таардаг ч юм уу те. Тэгээд ерөөсөө хоёр идэхгүй хос авахгүй мөнгө. Тэгээд ямар ч хамаатан садан ах ихтэй ингээд ямар нэг юм өгч авч явуулах ч юм уу өгч явуулах юм байхгүй. Ингээл яг чадахгүй. Тэгээд зогсчих юм бол чи өөрийгөө яг ингээд тэгсэн ч гэсэндээ би хангалттай тэгсэн ч гэсэн намайг ээж аав маань хайрлна, найзууд минь намайг найзал гэж хүлээж авна гэж итгэж чадах уу? Эсвэл би заавал нэг өргөл барьц өгч байж тэд нар намайг ингэж инээж харж миний үгийг маш анхааралтай хүндэтгэлтэй сонсож, чухалчилж, тийм үү, яг тийм юм уу, тэгсэн юм уу, за ойлголоо. Би яг над гарцсан тгий гээл нэг. Тэ? Тэгхүү гэд бодоод чи юу төсөөлж байна? Чи тэгж чадах уу? Би тэгтээ яг зүгээр яг шудраг хэлгээд яг таны ярьсан шиг хүн юм байна. Яг ингээд нөгөө нэг найздааж тэр би саяхан бас нөгөө нэг төрсэн найз руугаа бэлэг явуулсан байхгүй. Тэгээд яг ингээд бодсон чинь би тэр хүнд одоо ингээд яг үнэхээр бас баярлалаа гэсэн сэтгэл байгаа л та. Тэрнээс гадна бас нэг өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх нэг тийм эго минь байсан юм шиг. Уусаа байгаа. Тэгэхээр тэр нь яг буруу гэсэн үг биш байхгүй. Гэхдээ зөв трийгээ байгаа гэдгийг харж чадах хэрэгтэй. Тэрнээс биш ерөөсөө мэдхгүй байхгүй. Надад тийм эго байхгүй гэдэг. Ингээд сайхан сэтгэлээрээ л явуулсан. Гэж эндүрх юм бол ер нь бол ингээд нэг юм хоосон итгэл үнэмшлэлтэр ингээд өөрийгөө хураад яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэр яг тийм байж болно. Угаасаа хүнд бүх сайн чанар байгаа, бүх муу чанар байгаа.
Өөрийгөө баталгаад байна гэж бас муу чанар биш шүү дээ. Зүгээр энэ хүн дотроо өөрийгөө ингээд ямар нэгэн батламж шаардж чамайг хайрлаж болно гэж итгэдэг л хүн байхгүй юу? Бид нар бүгдээрээ тийм. Зарим мэдж байгаа, зарим мэдэхгүй байгаа. Зарим нь би ингээд бусдаас хайр ингээд уугаад идэм байх. Би өөрийгөө дотроо бол ийм сайн хүн, хайрлагдах хэвээр хүн, хайрлагддаг хүн, байгаагаараа хангалттай хүн гэж мэдэрдэггүй юм байна. Одоо би энийг ингээд мэдэрдэг болёо гэд тийм сэтгэл зүйн сургалтууд аваад ингээд энийг өөрийнхөө одоо энэ хоосон хэсгийг дүүргэх гээд байна шүү дээ. Ингэж аваа нэг хэсэг нагаа энийгээ мэдгүй ингээл сайхан эгогоо хийж явж байгаа л ингээд би бол яг өөрөө мэддэг байхгүй. За одоо нэг сар болох юм бол ингээл яг ингээд сандрал эхэлдэг. За одоо нэг мөнгө явуулах хэрэгтэй. Мөнгө явуулах хэрэгтэй. Тэгжиж ингээд намайг сайхан харна. Миний дуулыг тавна гэж ингэж тийм сандрал орж ирдэг байхгүй. Тэгэхээр чин ингээд ер нь бол манайхан бүдэнд нь энэ асуудлууд ямар нэг юм чиг байгаа болохоор угаасаа ингэж их мөнгө явуулж байгаа. Тэгэхээр энэ асуудалтайгаа яг нүүр тулаад нөгөө нэг ад үзэгдэх зориг гэдэг шиг яг ингээд үнэхээр чи бүх юма хаагаад тэгсэн чамайг хайрлах хүмүүс нь жинхэнэ хүмүүс үсттэй ер нь бол нөгөө хүн дампуурахад яг жинхэнэ найз жинхэнэ биш найзууд ингээд ялгардаг гэдэг шиг заахал дампуурхаа хүлээх бөгөөд зүгээр яг ингээд яг үнэхээр юу ч авах хөөхтэй ингээд би байна. Тэг яг үнэндээ би ингээд юу ч явуулахгүйсэн гэсэндээ ээж маань намайг хайрлах байхгүй юу? Аав маань хайрлах. Яг гомдгол ах л та. Энэ одоо юу ч химэлэгт сайн уу гэх ингээд ах юм. Бид нар өстөнөр ингээд амьдрах тийм нэгтэй ядаад хахад тэгээд тэрэн зэлтэй энэ хүмүүс чинь гэсэн ингээд би яг үндэ ээж аваартай мөнгө явуулахад их хүмүүс рүү гэх. Нөгөө бусад хүмүүс рүү гэх болсон байдаг шүү дээ. Тэгээд өмнө өөртөө хөрөнгө оруулаад өөрийнхөө модыг ингээд гоё цэцэглүүлээд манай багшийн ярьдгаар ингээд өөрийнхөө одоо нэг алюминий мод байлаа гэхэд ингээл мөчрөө ингээл урах цагт ингээл тастаал хүндэг бол за чи мэ чи нэг сайхан үндэслүүлээ тий нэг ингээд гоё ургуулаарай гэх. Чи тасцсан юмыг тэр хүн яагаад ургуулна гэж чи бодоод байгаа. Чи анханасаа наадгаа ингээд өшөө том болтол нь өшөө чиний анхаарал чиний тэр ус нар агаар одоо тэр юмнууд хэрэгтэй байхад чи тастаад авчихсан. Гэтэ тэрийг яагаад ургуулсангүй гэж гомдоод байгаа. Ургуулсангүй энэ урахгүй байна гэдэг. Чи миний миг авчаад гээд ургуулах байгаа юм бэ? Би чам өчрөөгөө өстэй гээд уурлаад ингэ чам утгагүй байхгүй. Чөөр альцын тасцчаад. Гэдэг шиг одоо энэ хүнд өгөөдөг хүмүүсийн яг энэ үйлдэлийн араас сүүдэр шиг нэг юм дагаж явдаг мэдрэмж нь гомдол. Угсны араас үргэлж гомдох мэдрэмж ирдэг. Яг үнэ. Тийм. Хангалттай таалархсангүй дээ. Эсвэл миний дуудлагыг авсангүй, миний үгийг сонссангүй, миний үгэнд орсонгүй. Энэ чинь ингээд амар ихт. Хүч ахгүй мөнгө өгч нэг чинь би тэр хүнд үгээ хэлнэ, бас зарж болно. Миний үгэнд орох ёстой. Одоо тэр үйлдэлийг хий гэж хэлэхэд тэр хүн хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд заримдаа мэдээж тэр хүн хийхгүй штэ. Одоо чинь тий дүүдээ ч юм уу би мөнгө өгсөн бол за одоо чи битгий оройтч моройтоо дээ, битгий шоудаа дээ гэж юм хэлдэг штэ. Тэгэл үгэнд орохгүй болол тэгэл би ингээд миний үгэнд орсонгүй нэтрийг л гомдлоо штэ. Дараад нь би одоо ингээд ямар нэгэн байдлаар 1 сар 2 сар ингээд мөнгө өгсөнгүү боломж болсонгүй ч юм уу ингээд тасалтлаа гэхэд нөгөө талаас бас гомдно. Би станараа гойж хатцсан өгсөнгөө. Хитүү хахад хүн бодсонгүй. Тэрэнд өгсөн гэжсэн шүү дээ. Заавын харилцаа, ээж хүүхдийн харилцаа бол үгүй байсан ч ээж хүүхдийн харилцаа муу юм уу биш юм уу? Энэ чинь ах トゥ угийн харилцаа, юу ч өгөхгүй байсан чинь харилцаа яг ах トゥ угийн харилцаа муу юм уу үгүй юм уу? Үгүй болвол ингээл харилцдаггүй бол эн чинь яг ямар харилцаа юм? Мөнгөн дээр тагтаад байгаа. Тийм. Түл энэ яг хайр нөгөө гоё уянгын тэр хайр цаа хаана байгаа. Тийм энэ дээр л ирнэ л дээ. Энэ яриа. Тэгэхээр энэ дотор байгаа энэ хоосноо бүгдээрээ эндийг ажиллах хэрэгтэй. Эцээц. Тэгэл нэртэй ажиллах уу? Ингэж амьдралаараа ингэж сурч амьдралаараа төлбөрөдөлж цаг хугацаагаараа одоо тий сэтгэлийн шаналгаа өвчин одоо энэ сэтгэлийн янз бүрийн шаналгаа чинь л дандаа биеийн өвчин болж гарч ирдэг учраас одоо тэгвэл ажлыг гэвэл ихний алхам юу ах вэ? Дахиад тэр сэтгэл зүйн одоо
нэг сэтгэл хөдлөлийн лекцэг сонсон тренингуудыг мөнгөний төлөөд аваад Заавал хийгээл гэсэн. одоо сургалтанд сухгүйгээр өөрөө зүгээр өөртөө ажиллах боломж байна уу? Өөрөө өөртөө ажиллах боломж олвол одоо нэг энэ олон юмнуудыг туулсан хүмүүсийн номнууд байгаа. Намтар. Тийм, номнууд байгаа. Одоо ингээл ярьдаг ч хувь хүний хөгжлийн ном. Тэд нар бол байгаа. Гэхдээ тэд нарыг хэрвээ ном авч уншаад энтийг ажиллана гэх юм бол нэлээд олон жил болсон. Хамгийн хурдан тийм үр дүнтэй арга бол яалтчгүй л яг ингээд яг 100% тэр сэтгэл зүйн одоо тэр програмтай л ажиллана гэсэн үг байхгүй юу? Яг тэгвэл номноос бол ингээл нэг шүүдрийн тусал цуглуулж байгаа юм шиг туслана. Яагаад гэвэл тэр хүн бид хоёр ч шал өөр байхгүй юу? Одоо би тэр номын зохиолчтой зарим нэг юм нийлнэ, зарим юм нийлэхгүй. Тэгэхээр чин тэндээс ганц хоёр туслыг авна. Зор олгоол ингээл өөртөө аваад ирнэ гэсэн үг шүү дээ. Жохон аваад дахиад дараагийн үний юмыг уншаад амар хугацаа орно. Тийм. Тийм болохоор ер нь бол тийм сургалт хамгийн Үр дүнтэй арга байх нь тий. За ойлголоо. За өнөөдрийн сэдв сонсогчдод маань одоо сонирхолтой байсан гэж найдаж байна. Ер нь бол бидний өдөр тутмын амьдралд тохиолддог асуудал байсан. Тэгээ энийг хэрвээ чухал гэж үзэж байгаа хүмүүс байвал энтэйгээ ажиллаад гэсэн зүгээр штэ болол ингээл амьдрал гэсэн ингээл амьдрна гэж бодож байгаа нь бас цаг нь бодлого бол тэгэл угаасаа цаг нь болж ижил угаасаа багш гарч ирнэ гэдэг шиг. Та бүхэн ч гэсэн одоо өөрсдийнхөө бодлыг бит хоёртой хуваалцаад